Өчигдөр буюу 3 дугаар сарын 30-ны өдөр бүсийн онцлогын эмчилгээний төвийн нийт хамт олон удирдлагууд, шуурхай штабын хариу арга хэмжээний баг, тандалтын баг, өрхийн эрүүл мэндийн төвүүд, ажилтан тусгаарлах байранд үүрэг гүйцэтгэж байгаа болон авто замын шалган нэвтрүүлэг цэгт ажиллаж буй нийт эмч мэргэжилтэнгүүдэд хүндэтгэл үзүүлж Орхон аймгийн ард иргэдийнхээ өмнөөс баярлан талархснаа аймгийн орон нутгийн удирдлагууд илэрхийллээ. Түүнчлэн аймгийн засаг дарга Бат Шаргал бүсийн онцлогын эмчилгээний төвийн хүний нөөц дүрс онцлогооны их эмч тасгийн эрхлэгч нар аймаг орон нутгийн шагналаар шагнуулсныг гардуулан өгсөн байна. За баярлалаа, маш их баярлалаа. Тэгээд энэ бол ганцхан эмч бидний одоо хийж байгаа зүйл биш. Энэ бол халантын хүч. Энд бол бүгд оролцож байгаа совилогч, үйлчлэгч, одоо онцгойн цагдаа. Тэгээд ялангуяа тий бид нарыг бас ингэж их ойлгож байгаад маш их баярлалаа. Маш их баярлалаа. Тэгээд хамтдаа одоо нэг сэтгэлтэй нэг одоо зүг харж иж бид нар ч энэ бодлого энэ хүнд цаг үеийн ард гарна шүү дээ тийм ээ. Тэгээ баярлалаа та бүхэнд маш их баярлалаа. За манай дээр одоо яг бол 16 хүн байна. 3 хүн бол эндээс явсан. Ковид 90 гарсан учраас эхний өдрөө. Тийм байна. Тэгээд одоо 27-наас 30 өнөөдөр шиг гэдэг чинь 3 хоног бол болоод байна. Өнөөдөр 3 хүн дүүрчилсэн байдлаа 3 хүний шинжилгээг аваад явсан байгаа. Хүмүүсүүдийн биеийн байдал бол доктортой байна. Тийм, гомдол санал бол одоогор байхгүй нөө. Тий. За Мөнхсөндрөл өрхийн эрүүл мэндийн төв 3 салбартай. За манайгаас бас халдварын голомт илэрсэн байгаа. Тэгэхээр бид нар бол маш нарийн зохион байгуулалттай ингээд ажиллаж байна. За өрхийн эмнэлэг дээрээ бол хагасны ажиллаад хагас нь бол ер нь гадуур шинжилгээнд явж байгаа. За шинжилгээнд явахдаа яг юуны илэрсэн тохиолдлын ойрын хавьтлаас PCR шинжилгээ аваад тэгээд дам хавьтлуудаас нь болохоор төрөвчлсөн онцлогоор шинжилгээ аваа явж байна. Түүнээс гадна манайх бас бусад өрхийн эрүүл мэндийн төвийг бодоход үйлдвэрүүдийн ойронд байдаг учраас бас айгүй онцлогтой. Тийм учраас ажлын ачаал бас айгүй их байна. Сая хагас бүтэн сайдраар 2 өдөр бас амралтгүйгээр онцгой байдлын газрын 100 хүн, цагдаагийн газрын 100 хүний дархлаажуулалтыг хийгээд ингээд дархлаажуулалт амжилттай хийгдлээ. Баярлалаа танд. Баярын мэдчилгээ нийт бас за нийт Орхон аймагт ажиллаж байгаа эмч нартай болон Орхон аймагт ажиллаж амьдарч байсан тэтгэвртэй гарсан ахмад эмч нартай бусад одоо ажиллаж байгаа бүх эмч нартай баярын мэнд хүргье. За юуны өмнө өнөөдөр одоо дэлхийн эмчнэрийн баярын өдөр тохиож байгаа. За үүнтэй холбоотой аймгийн засаг даргын тамгын газраас одоо энэ цар тахлын хүнд хэцүү нөхцөлд тангараг өргөсөн одоо гэр орноо омортон, нойр хоолоо омортон ажиллаж байгаа эмч нартаа бол бас хүндэтгэл үзүүлж явна. За миний бие бол 6 өрхийн эмнэлгээр одоо ингээд хүндэтгэл үзүүлээд явж байна. Ингээд бас ард иргэдээ бас бид бүхэн бас уриалах шаардлагатай байна. Ард иргэд маань бол одоо нийтээрээ тэг зогсолт хийхээс илүү гэр орондоо тэг зогсолтоо хийж гэрт аль болох гэртээ байцгааж халдвар хамгаалахаа гэмтгийг бас сахиж маска зүүж гараа хариутгаж за хэмжээгээ барьж ингэж байвал одоо бид бүхэн энэ хүнд хэцүү байдлыг бол одоо хурдан хугацаанд даван туулах боломж байгаа. Ингээд дахин одоо нийт Орхон аймагт амьдарч байгаа, ажиллаж байгаа эмнэлгийн ажилтан та бүхэндээ дэлхийн эмчнэрийн баярын өдрийн мэндийг хүргэж ажилд нь амжилт, амьдралд нь эрүүл их сайн сайхан бүхнийг хүсээрээ. Дэлхийн эмчнэрийн өдрийг анх 1933 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Америкийн нэгдсэн улсад тэмдэглэж эхэлсэн түүхтэй. Харин 1990 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс Дэлхийн эмчнэрийн холбооноос энэ өдрийг жил бүр албан ёсоор тэмдэглэж эхэлсэн байна. Дэлхийд дахина коронавирусын цар тахал тархад байгаа энэ хүнд цаг үед эмчнэрийн баярын өдөр тохиож байна. Тэгвэл эмчнэрийн өдрийг тохиолдуулан цар тахалтай тэргүй игнэнд нүүр тулан эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа эмч нартаа Орхон аймгийн удирдлагуудын зүгээс мэдлэгээ дэвшүүлэн гарын бэлгийг гардуулан өглөө.